Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхэн од мөндөр сууг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгийн YouTube-ийн од мөндөр сууг, НТV телевиз, за мөн од мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгүүнээр хүлээв сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skytel машинтай болдоо урамшууллаараа Skytel компани, за мөн од мөндрийн алтан гишүүд маань дэмжиж ажиллаж байна. За студид шатар сонирхогч, шатрын стример Аги, за хөтлөгч Цэнгэл баяр нар бэлэн боллоо. Өнөөдрийн сэдэв бол довтлогооны симфони буюу Америкийн шатрын суудан Пол Морфи болон Бруншвигийн гүн 2 дугаар Карл, Францын элчин сайд Изуар гэх 3 эрхмийн гайхалтай тоглолтын талаар ярина. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За тэгээд энэ сайхан өдрийг бас нийт үзэгчдээ бас хүргэе. За шатар гэдэг маш гайхамшигтай ертөнцөөр бас бидэнтэй зүг аялж байгаа хүмүүстэй, алтан гишүүдтэй, нийт үзэгчдтэй, шатар сонирхогч болон шатрын фэнүүдтэй энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За маш гайхамшигтай нэгэн үргийг бас танилцуулах гэж байна. За тэгээд ямарсан өнөөдрийн үрэг нэр болохоо довтлогооны симфони гэдэг нэртэй маш гоё нэртэй тийм үрэг байгаад байгаа. За тэгээд өнөөдрийн үргийн талаараас манай Цэнгэл маань ямар мэдээлэл бас олж цуглуулаа тэрийг бас үзэгчтэй олцгоо. За маш сонирхолтой санагдсан. Би шатрыг ингээ гуруула тоглодог гэж ерөөсө бодож ирсэнгөө. Тэгсэн Америкийн шатрын суутай одоо 1800-аад онд амьдарч ирсэн Пол Морфи. За Европоор аялахдаа хаад ноёд одоо скейтнүүдийг маш их шатар тоглож ингэж явдаг байсан юм байна. Тэгээ 1858 онд Парисын Итали дүр Норма тоглогдож байх үед за одоо Морфитой дуурийн үеэр тоглох хүсэлт гаргасан. Тэгээ энэ өсөлтийг гаргасан хоёр хүн бол Бруншвигийн гүн 2 дугаар Карл, за Францын элчин сайд Изуар гэх энэ хоёр эрхэм одоо нэгэн зэрэг тоглоё гэж санал тавьсан. За тэгээ хамтдаа одоо цагаан талаас бол Бруншвигийн гүн 2 дугаар Карл, Изуар нар тоглосон бол хар талаас Морфи ганцаараа. За ингээд гуруула тоглосон тоглолтын явцуудаа яаж өрнсөн бэ гэхээр ерөөсөө дөөр үзэж хөгжин сонсонгоо хажуугаар нь хамтдаа ингэж тоглосон энэ тулааныг сонсоод бүр маш гайхалтай санагдчихлаа. Дээрээс нь одоо энэ шатрын сургалтын жишээ тоглолт одоо ч гэсэн шатрын сургагчигт эхний жишээ болгон ашигладаг энэ тоглолт юм байна. За баярлалаа Цэнгэл байна. За маш гоё одоо мэдээллүүдийг олсон байна. За өнгийн жоохон андуур хэлжлээ. За цагаан талаас бол Пол Морфи, хард талаас болохоор нөгөө хоёр эрх маань байж байгаа шүү. За баярлалаа. Маш сайн мэдээлэл. За би саяны одоо Цэнгэлийн бас хэлээгүй мэдээллүүднээс нэмээд явчихъя гэж бодлоо. За Морфи гэдэг маш гайхамшигтай тоглож байдаг. За тэр маань болохоор Америк хүн байгаа. За тэгээд 1800-аад оны одоо хүнийг бол ярьж байна л да хэдүүлээ. За тэгээд Морфигийн аав нь болохоор Алонзо Морфи гэж хүн байдаг. Хуульч, аав нь бол хуульч мэргэжилтэй. Тэгээ Морфигийн болохоор тийм одоо язгууртан гаралтай хүмүүс. Эрт дээр үеэсээ тийм одоо ингээд язгууртан ингээд хур баян гэдэг ч тийм. Нэлээд хөрөнгөтэй тийм одоо айл واخгүй. За тэгээд ерөнхийдөө бол үе удмаараа ингээд хуульч болдог. Хуулийн ферм ажилладаг. Хүүгээ ч гэсэн бас ирээдүйд их сургууль сургаад бас хуульч болгоно гэсэн бодолтой. Тийм одоо гэр бүлд одоо Морфи бол Пол Морфи гэж бяцхан хүү бол 1800-аад онд бол мэндэлсэн байдаг байна. За Морфиг болохоор ер нь бол ярьдаг л да альбан бос одоо World Champion дэлхийн аварга гэж ярьдаг. Альбан бос дэлхийн аварга. За Морфиг яг одоо тухайн үед амьдарч байгаа үед дэлхийн аваргын тэмцээн бол эхлэегүй байсан. За Морфи маань 1884 онд өнгөрсөн байгаа. 1886 онд болохоор анхны дэлхийн аваргын тэмцээн болоод анхны хүн болохоор Wilhelm Steinitz гэдэг тийм Австри хүн бол болж исэн байдаг. Тэгэхээр Морфиг яг амьд байх цаг үед нь болохоор дэлхийн аварга тэмцээн бол болоогүй байдаг. Тэг хүмүүс болохоор Морфиг бол тэгдэг альбан бос тэмдэглэгийн аварга хөөн гэж одоо үздэг байгаа. Тэгээ Морфи ер нь маш алдартай л да. Яг энэ одоо өрг маань өөрөө бол маш алдартай өрг юм байгаа юм. Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 өргийн нэгэнд тооцогддог тийм өрг гэсэн үг. За тэгвэл энэ өрг маань нэг олон нүүдэлтэй биш 17 нүүдэлтэй тийм өрг байгаа даа. Тэгсэн хэрнээ энэ өрг маань бол маш олон шатрын одоо зарчмууд санаануудыг агуулсан өрг юм байгаа юм. За жишээ нь за хөгжүүлэлттэй хурдан хийх гэж байгаа юм. Одоо морь тэмээгээ гаргаас хэлгээ идэх ч юм уу те маш хурдан хөгжүүлэлттэй хийх хэрэгтэй байгаа төвийг эзлэх гээд зарчим байгаа. Төв гэж маань одоо энэ шатрын одоо голд байдаг тийм дөрвөнүүдийг бол хэлдэг. Е4, Е5, D4, D5 гэдэг энэ нүүдлийг бас хурдан эзлэх. За тэгээд санаачлаа гаргаж тоолгох. За тэгээд довтолж тоолгох гэдэг ч юм уу те. Яг одоо шатар анхлан суралцж байгаа хүмүүсийн бол зайлшгүй нэг эзэмших хэвээр өөртөө суулгах хэвээр тийм ур чадруудыг бол энэ өргөөс харж болдог гэсэн үг. Тэгэхээр энэ өрг маань өөрөө маш онцлогтой. Ялангуяа тийм instructional game буюу те ер нь анх суралцж байгаа хүүхд багцуудад ялангуяа маш хэрэгтэй тийм өрг байдаг. Бидсэн бас анх одоо сурч байхад энэ өргийг л одоо цээжил тогтоож тэгж бас ингэж шатрын маань зам л эхэлж исэн байгаамаа. За морфигийн талаас манайхаа нэг товчхон бас ярьчээ те. Өргөн маань болохоор нэг олон нүүдэл биш учраас морфигийн талаар жоо орж лээвэ.
За морфи гэж энэ одоо гайхалтай ирэх юм болохоор шатрыг бол яаж сурсан бэ гэхээр түүний тийм одоо ах байдаг байгаа. Нагцах Эрнест Морфи гэдэг. Тэр болохоор аавтай нь ингээд шатрыг тоглодог байсан байгаа. Тэрийг болохоор багаас нь хажуугаас нь харж агаад сурсан гэж үздэг билий. Морфидыг алхамнасаар бол хинч тэм зааж өгөөгүй гэж. Тэгвэл хажуугаас нь харж агаад сурсан. Тэгээ нэг удаа нэг тийм сонирхолтой ярихад бол аав нь тэр одоо нагцахтай ингээд нэлээд удаан ингээд олон цагийн өрөг тоолсон юм байна л да. Шатарч угаасаа нэг тийм хурдан тоглодог шүү дээ. Нэлээд бодож тоглодог. Суугаад байдаг. Тэгээ тоглоод дууссан юм байгаа юм. Тэгээд аав нь хоцсон байгаа байхгүй. Нагцах нь хожигдсон. Тэгсэн чинь болохоор Морфи тэр тухай жоохон хүүхэд 5 настай ч юм уу 6 настай байх үед хэлсэн гэж байгаа юм. Сая уг нь тийм одоо Эрнест дагуул хожих боломж байсан шүү дээ гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэнгүүт нь болохоор гайхаад хизээ хаана гэдгсэн чинь тэгээд Морфи болохоор бүх тэр нэг мэлээд нүүдлийн өмнөх байрлалыг өрөөд яг энэ байрлал дээрээс ингээд нүүсэн бол хож байсан гэж хэлсэн гэж. Тэгээд бүр ингээд нөгөө хойч мөр шоконд орсон те гайхаад энэ хүүхэд яг яаж сурчв те тэгээд бас нөгөө талаас яаж ийм сайн нэг одоо энэ өргийн байрлалуудыг санаа цээжлээд тэг ингээд те багасаа тэгж нэг авьяасан тэгж тодорч гарч ирсэн байгаа юм. Ер нь шатарч нөгөө нэг эртний цаг үеэсээ тийм одоо элит хүмүүсийн язгууртнуудын хаадны үеийн л тоглодог гэсэн тоглоом юм байгаа юм. Харц язгууртнууд бол ер нь шатар бол нэг тоглодоггүй тэр нь бол амьдралаас нь хол байсан байгаа юм. Элит гаралтай ер нь язгууртнууд бол бүгд тоглодог. Морфи өөрөө тийм учраас ингээд гэрт нь бол яг 7 хоног болгоны бүтцсэн өдөр нэг 2 том соёл байдаг гэж байгаа юм. Тэр нь болохоор нэг нь болохоор гоё сонгодох хөгжим ихшиглээд те бүр ингээд хамаатан садан хам бүлээрээ цугладаг бүтцсэн өдөр. Нөгөө нь болохоор шатар тоглодог гэж байгаа. Ийм гоё элит тийм одоо боломжтой гэр бүлд Морфи багаас өссөн байдаг байхгүй. Тэгээ сурсан байдаг гэд. За тэгээд Морфи маань болохоор Луизиана гэд мужи өдөртэй Америкийн Луизиана мужийн хуулийн сургуулийг төгссөн байдаг. 1857 онд. Тэгээд хуулийн сургуулийг төгсөөд хуулийн бакалаврын зэрэг тухайд авсан байдаг 57 онд. 57 онд бол Морфи бол яг одоо 20 настай л байх үе. За тэгээд тухайн үед болохоор Морфигийн тийм одоо ойд тогтоолтыг болохоор нэг зүйлээр одоо бас ингэ шагшин магтсан төвөндөө бичигдсэн зүйл байдаг байхгүй. Тэр нь болохоор Луизианагийн юу гэдэг нь Civil Code гэдэг одоо нэг хууль байт юм байна. Луизианагийн тэр одоо мужийнх нь хууль. Тэр мужийн хуулийг бүгдийг нь болохоор зээжилсэн. Хуулийг бүгдийг зээжилсэн гэсэн үг. Тийм амар одоо ой санамжтай, оюун ухааны тийм потенциалтай тийм одоо залуу байсан гэж үздэг юм билээ. За тэгээд Морфи бол амьдралдаа бол 1 жил идэвхтэй тоглоод за тэгээд сүүлд нь болохоор бас нэг хальт нэг тоглоод тэгэл тоглоогүй юм байгаа юм. Одоо бидний мэдэх маш олон мастерууд Bobby Fischer, Gary Kasparov, хэмбэдэ Anatoly Karpov багасаа олон жил тоглож явсан бол Морфи болохоор яг энэ хуулийн сургуулаа төгсчөөд тэгээд яагаад тоглосон бэ гэсэн чинь хуулийн фермийг ажиллаулмаар байдаг. Тэгсэн чинь болохоор нас нь хүрээгүй байсан гэж. Өөр 20-той. Тухайн үеийн хуулиар бол 21 юм уу 22-тэй гэсэн те. Яг хуулийн одоо ферм өөрөө ингэж ажиллах эрхтэй байдаг гэсэн юм уу та. Тэгээд ажиллах насанд хүрээгүй байна шүү те. Тэгээд 1 жилийн тийм хугацаа өөрт нь гарч иж байгаа юм. Тэгээд өөрт нь хийх юмгүй болсон. Тэнгүүт нь яг багасаа нөр сонирхдаг гэсэн шатраараа заавал энэ хугацаанд тэгвэл энийг тоглочих. Шатар тоглоё гэж шийдсэн. Энэ хугацаанд тоглосон байгаа юм. Тэгээ одоо тэр Морфигийн тэр 200 хэдэн өрөг байдаг. Яг тэр 1 жилийн хугацаанд тас бүр сүүлд нь болохоор 1963-4 оны үед бас нэг хальт тоглосон хэдэн өрөг. Тийм л одоо өвийг бидэнд үлдээсэн гэсэн. Бусдаар бол ер нь үлдээгүй. Тийм байдаг байхгүй. Тэгээ энэ хугацаанд тоглож тэгж одоо Морфи алдар нэрээ цураатулсан байдаг байна. За тэгэхээр ингээд юм одоо Америкт бол Морфи маань өөрөө алдаршаад Америкт болохоор маш сайн тоглож үдэн алдаршаад. Гэхдээ ер нь бол Америкт бол Морфитэй дүүцэх хэмжээний хүн болгож маш ховорхон байсан гэж байгаа юм. Тэгээд ер нь бол Морфи болохоор Европ руу явахаар шийдсэн байдаг. Европ болохоор маш олон мастерууд байгаа. За тэгээд юм одоо Европт очиод Европын мастеруудыг бүр бүгдийг нь хоцсон байдаг очиод. Нам хоцсон байдаг бүр ингээд бүр нэг нэгээр нь бүгдийг нь хожоод те. За тухайн үед чинь лаглаг одоо Adolf Anderson, Staunton гэдэргээл лаглаг мастерууд байсан бүгдийг нь очиж хожоод тэгээ бүр ингээд алдар нэр нь Европоор нэг цуурайсан. Тэгээд тийм одоо гайхалтай түүхтэй байт юм аа. За Морфи маань харамсалтай нь одоо яг юу байсан бэ гэхээр өөрөө уг нь бол тийм одоо удам дамжсан хуульч нар. Тэгээд Морфи маань яг хуулийн фермээ болохоор тэгээд 1 жил тоглолцоод хуулийн фермээ ажиллах гэсэн чинь Америкийн нэгдсэн улсын Civil War буюу иргэний дайн гарсан. 1861 онд. За тэгээд иргэний дайн гараад Морфи ч бас ингээд айманд яваад зэрэг мэрэгд яваад за тэгээд ингээд иргэний дайн дуусах үед Морфи үргэлжлүүлээд хуулийн фермээрээ ажиллах гэсэн боловч тэгээд Морфи
гин тэр хуулийн ферм бол юу н амжилтгүй байсан гэж. Тэгээ амжилтгүй. Тэгээ ер нь тэгэл морфи болохоор ер нь яаж одоо их насан эсэлттэй амьдэрсэн бэ гэхээр өөрт нь байгаа тэр нөгөө өвлөгдөж ирсэн хөрөнгө мөнгө байгаа болохоор тэрүүгээр л амьдраад тэгээ бүх насаараа тэгж одоо амьдэрч явсан байдیں۔ За ийм одоо түүхтэй морфи маань нэг бодлын аягүй тийм бахархалтай юм шиг нэг бодлын болж байгаа эмгэнэлтэй юм шиг тийм түүхтэй байх нэ морфи маань. Гайхалтай хүн. Би морфигаа хүндлээд бас өнөөдөр ингээд хар зам цөмсөд ингээд ирсэн байгаа. За тэгээд морфиг эсрэг тоглосон хүнийг бас манай цэнгэл маань бол бас аль төрөй хэлсэн байгаа. За тэр нь болохоор бас тийм бод 2 хүн байгаад байгаа тий. Язгууртан гаралтай хүмүүс байгаа. За тэгээд тэр 2 хүнтэй бол хаан тоглосон юм бэ гэхээр нэг дөөр үзэж явах та Францад тий тоглосон байгаа. За яг ингээд ерөөхдөө бол дөөрийн театрын 2 давхар хэсэг байдаг шүү дээ, пилотажны хэсэгтэй. Пилотажны хэсэг дээр ингээд сууцгааж байгаа шүү дээ. Өндөр зэрэглэлийн хүмүүс учраас. За тэгээд ингээд ард нь ингээд шатар өрцөн, ард нь нөгөө 2 эрхэм тий ингээд сууж байгаа. Тэгээд Пол Морфи бол уг нь бол тийм дөөр үзмээр байгаа юм. Дөөрөө ингээд үзээд ингээд сонирхолтой нөгөө 2 маань шалсаар агаад тоглосон байгаа юм. За тэгээд Морфи ингээд дөөрөө үзэх явсан нөгөө 2 нь за нүүшлээ шүү гээл тэнгүүд хоошоо хараад за тэгвэл тэгж нүгээл ингээд нүгээл тоглосон гэсэн үг. Яг дөөрийн хажуугаар дөөр үзэнгээ хажуугаар нь тоглосон гэсэн үг. Тэгсэн хэрнээ энэ өрөг болно гэхээр гайхалтай өрөг болж тэгээд нөгөө хоёрыг болохоос үлдэн шаг мад хийж хоцсон. Ийм одоо маш гайхалтай тийм жишээ байгаамаа гэсэн үг шүү. За тэгээд ямарсан ингээд орчлоо бол ингээд тавьчих гэж бодож байна. Тэгээд маш гайхамшигтай бүх цаг үеийн хамгийн шилдэг одоо 10 үргийн нэгэн тооцогддог үргийг өнөөдөр та бүхэндээ чадан ядан тайлбарлая. За, хоёул эхний хамтран ажиллагчид танилцуулаад өргөрөг орё тий. За тэгье. За, манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skytel-ийн машинтай болдоо урамшууллаараа Skytel компани маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр ямар урамшуулал зарлчаад байна вэ гэхээр бүр маш том урамшууллага энийг бас мдээгүй хүмүүс маань мэдээд авах. За, та Skytel-ийн аль нэг үйлчилгээг аваад тэ урамшууллын эрх цуглуулад житүүр T1 машины эзэн болно. За бүр дээрээс нь одоо Maestro Box-оос төрөл бүрийн дижитал бэлэг болох Apple брендийн одоо бэлэг за олон эрхийн бичиг эзэн болох боломж байгаа тань. За тэгэхээр та энд яаж хамрагдах вэ гэхээр та ерөөсөө одоо миний дурдах үйлчилгээнүүдийг авах болгондоо хамрагдах юм шүү. За дараа урьдчилсан хосолсон төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болох. За урьдчилсан төлбөрт үйлчилгээнээс та Монголдо одоо дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжих. За энэ бол маш амархан байдаг шүү дээ. За дараа төлбөрт олё гэж шилждэг. Тэгэхээр энэ үйлчилгээний хүртэл та урамшуулалт хамрагдана. За мөн Монголдо дараа төлбөрт багцаа ахиулахад. За эсвэл 7,000, 11,000, 14,000 төгрөг, 21,000 төгрөгийн дижитал картаар дансаад цэнэглэх. За эсвэл одоо та төлбөр төлөх болгондоо энэ урамшуулалт хамрагдах эрхээ аваад байгаа юм. За цуглуулсан эрхээ Skytel аппликейшнаар ороод шалгах боломжтой. Тэгээ Maestro Box задлаад дижитал бэлэг, дата бакс, эрхийн бичиг маш олон бэлгүүдийг авах боломжтой байгаа. За Skytel компани энэ урамшууллыг дамжуулаад одоо хэрэглэгчдэд урамшуулгын зэрэгцээ ухаалаг хэрэглээг дэмжих, хэрэглэгчдэд бодиттой хөшүүрэг бий болгохын юм зорилготой ажиллаж байна. За бүр хамгийн гоё нь та эрхээ цуглуулад шинэхэн машины дэлгүүрээ хатгаарай. За ямар байршлуудад Skytel-ийн одоо салбарууд байгааг манайхан хэлүүлэлтгүй мэдчихэж байгаа учраас Skytel-ийн бүх салбарууд за дээрэс нь Sky Kiosk за мөн Skytel application веб ашиглаад бүх төрлийн үйлчилгээг авч болж байна. За 69 99 90 дугаар руу холбогдож болж байна. За мөн www.skytel.cg-ийн вебсайт руу нөрөөд мэдээлэл авч болж байна. Тэгэхээр энэ мэтэр та бүхэн маань маш жижиг үйлдэлийг хийгээд томхон бэлэгтэй болох боломжийг бас битгий алдаарай. Дэмжиж ажилдаг Skytel-та баярлалаа. За баярлалаа Skytel-та. За өргөдөө орох уу? За өргөдөө оръё. За ингээд юм дадлын явдлаа эхлүүлье. За яг ямар өрөг одоо болж өрнөсөн тэрийг бас ингээд хоёулаа хамтаа харцгаая. Тий харьцангуй богино өрөг юм байна тий. За тий. Ерөөхдөө 17 нүүдэл гэдэг бол харьцангуй богино. За тийм учраас ерөөхдөө та бүхэнд аль болох тийм сайн заахыг бас бодноо. За техникийн нүүдлээ бүгдээр харцгаая. За ноёны уртлаас хүүгээ 2 нүүж эхлүүлсэн байгаа. За Е4 гээд нүүдлээ гоё нүүдлэн тий. За хөлбөмбө болохоор аагаас ингээд ээж хүртэл ингээд байдаг тий. Нэгээс нь ингээд дээш 8 хүртэл ингээд байдаг. Тэр нь бодлоо болохоор Е4 гэсэн бодол байгаа. За хүү Е4 гэж нууж байгаа. За энэ маань болохоор яг одоо тухайн цаг үед 1800-аад оны үед бол хамгийн их хийгддэг гэсэн нүүдлчүүд дандаа Е4 нүүгддэг. Одоо орчин үед болохоор эсрэгээрээ бол энэ нүүдэл их тийм үү хийгддэг очоод байгаа. Бирсний үгийн гараа гэж тий D4 гэж нүүдэл хийгддэг очоод байгаа. Тэгээд энэ морфин нүүж байгаа нүүдэл тий. Тий. За морфин маань бол Е4 гэж нүүлээ. За окей. За нөгөө талаас ирэхэд Брунсвикийн гүн 20 дугаар Карл тий. 20 дугаар Карл болон за бас тухайн үеийн Францын элчин сайд байсан тий. За нөгөө
тэ изуар. За тэр хоёр маань хамтраа тоглож байгаа гэсэн үг. Хамтарч байгаа за хоёул ингэ нөөчгүй тгий гээд ингээд хоёр хүний ухаанаа нэг хүний ухаанаа тоглож байгаа. Тэгэхдээ Морфи маань бол бас зүгээр тоглохдоо хажуугаар дөр үзээд байгаа. Тэгэхээр ингэж нэг хоёр зүйл анхаарлаа хандуулж тоглож байгаа гэдэг бас ойлгох хэрэгтэй. За Е4. За тэгвэл чи нөгөө талд болохоор Е5 гэнэсэн. За энэ маань бол яг одоо яг хамгийн сайн одоо гарааны хоёр нүүдэл харагдаж байна. Е4, Е5 гэж нүүдэл. За тэгвэл болохоор мор F3 гэж тоглож байгаа. За мор F3 гэж нүүдлийн гол санаа бол одоо бүгд мэддэг болсон баг. Энэ хүүгэл идэх гээд байгаа гол санаатай. За тэнгууд нөгөө талд нь болохоор энэ хүүгэд нүүдэлж байгаа маа ингэж нүүж байгаа D6. За энийг болохоор ихэд филетор хамгаалт гэдэг. Филетор хамгаалалт. За филетор хамгаалт бол ер нь бол маш эртний хамгаалт энэ хамгаалт. Одоо хүртэл манай одоо ахмадууд тий манай өвгчүүд бол бас яг энэ гараагаар тоглож байгаа харагдаж байдаг. Би анх ингэ сурч авах үед дандаа энэ гараагаар ахмадууд ингэ тоглодог байсан. Тэгээд энэний эсрэг бол маш сайн тоглож сурсан байгаа. За энэ одоо нүүдэл бол маш логиктой нүүдэл. Энэ хүүгээл хамгаалж байгаа нүүдэл тий. Тийм байна. За тий. За филетор хамгаалалт. За филетор гэдэг хүн маань өөрөө бол 18 дугаар зууны үед амьдарч байсан хүн байгаа. Францын. За тэгээд филеторын нэрээр нэрлсэн тийм хамгаалт. Яагаад нэрлсэн бэ гэхээр филетор энэ дээр болохоор маш хөгжүүлэлтийг хийсэн гэсэн үг. Одоо гарааны онолчин бол шитрийн түүхэндээ ингээд хөгжөөл яваад байгаа гэсэн үг. Уламж хажаал. Одоо орчин үед болохоор яг элит ангилал дээд ангилалд бол филетор гараагаар л тоглохоо болцсон. Энэ гараа бол яг дээд түвшинд бол харагдахгүй. Анхан болон дунд түвшинд бол харагдана. Дээд түвшинд байхгүй тийм гараа юм байна. За ингээд тоглож байгаа тохиолдолд болохоор хамгийн одоо логиктэй нүүдэл ингэж нүүдэг байгаа. Бирсний уртны хүүг ойрлогдно D4. За тийм. За одоо ингээд нөгөө талд нь ингээд сонголт үүсэж байгаа юм. Ингээд ч болно тий. За идэхгүй сууж болно. Яаж ч болно гэсэн үг. Шатар маань өөрөө дэрвчлөөдөө спорт учраас тий. За яг өргө дээрээ болохоор нөгөө тал нь болохоор ингэж тоглосон байгаа. Цагаан олон тэмээгээ G4 дээр тавьж байгаа юм. За морин дээр нөгөөдөө дарж байна. Тийм байна. Мор хөдлөх юм бол бирсийг идэх гэдэг шүү дээ. За уучлаарай. За уг нь бол яг энэ байрлал дээр бол хамгийн зөв нүүдэл нь бол ингэж идэх хэрэгтэй юм байна. Энэ болохоор хамгийн зөв нүүдэл байдаг. За ингэх юм бол мороор энэ хүүг ингэ идлээ. Тэнгүүт мор F6 гээд энэ хүүрөө товтлолоо. Энэ хүүгээ хамгаална. Мор C3 гээд энэ хүүгээ хамгаалж ингэ тоглодог. Ингэ нүүд болгон логиктэй. За тэнгүүт болохоор харын тэмээгээ Е7 дээр оруулж ирлээ. Цагаан тэмээгээ Е7 дээр оруулж ирлээ. Сэлгээ илээ. Ингэж тоглолоо. Тэрэг Е8, тэрэг Е1. Ер нь иймэрхүү маягаар тоглодог гэсэн үг. Энэ болохоор яг орчин үеийн одоо ялангуяа хүүхд багчуудад бол заадаг тийм хувилбар бол байгаад байгаа юм. За ингэж тоглосон байхад бол аль нэг тал нь илүү гэсэн юм байхгүй. Яг л адилхан тийм хувилбар үүсэж байгаа маа. За буцъя. За Изуар яаж нөөсөн байх вэ? гэвч болохоор нөгөө хоёр маань 20 дугаар Карлолын изуар хоёр маань ингэж тоглосон байгаа. За окей болно. Ингэж тоолж болно. За яг ингэж нүүчих юм бол яг одоо онооны харьцаа өргийн байрлалын үнэлгээ гэж байдаг. Байрлалын үнэлгээ болохоор нэмэх 1 болчихж байгаа юм. За энийг болохоор би нөгөө тийм урнаатай бас тайлбарж явахдаа нэлээд одоо ярьжсэн. Чанд би нэг тайлбарлаад өгчээ. Нэмэх 1 хасах 1 гэдэргээд те. За эсвэл 0 0 гэдэг те. Нэмэх 1 гэх юм бол аль тал нь илүү вэ гэхээр одоо энэ морфигийн тал цагаан тал нь илүү бол явчих гэсэн үг. Ер нь байрлалын үнэлгээ адилхан байх юм бол 0-тай байдаг. За тэгээд хасах 1 гэвэл хартал. Хасах 1 бол хартал илүү бол явж гэсэн үг. Тэгээд нэмэх одоо 0.1 нэмэх 0.2 явах юм бол цагаан тал нь ингээд байрлал явж байгаа илүү болоод байна гэж боддог байхгүй. Тэгээ 1 бүхэл гэдэг маань болохоор 2 хүү илүү болсондоо тэнцдэг байхгүй. Тэгэхээр одоо яг энэ байрлалд болох цагаан тал бол байрлалын хувьд 2 хүү илүү болсонтой адилхан тэнцүү. Илүү болсонтой адилхан бол байрлал болж байна гэсэн үг. За харин хасах 1 гэх юм бол хартал нь илүү болж байна гэсэн үг тийм. За тэгж боддог хань. За ингэж нүүсэн байна. За ингэ ийдсэн. Тэг хүүгрийн хүүг идэнэ. За одоо хэрвээ айл ингэж идэх юм бол юу болох вэ гэхээр шууд бирс солино. Тийм байна. Бирс солино. За бирс солих юм бол одоо энэ бирсийг болохоор ноёнороо л идэнэ. За ноёнороо идснээр болохоор яаж байгаа гэхээр сэлгээ хэрэггүй болчихж байгаа юм. Ноён маань болохоор нөгөө идээгүй үедээ сэлгээ идэг. Идээгүй юм уу? Барин зөв хөдлөөгүй үедээ сэлгээ идэг. Одоо ноён одоо ингэ хөдөлж байгаа учраас хөдөлж байгаа учраас ноён сэлгээж чадахгүй. Ноён сэлгээж чадахгүй гэдэг болохоор ноёныг аюулгүй байлгахад аюу хэцүү болно гэсэн үг. Хөлгийн гол дугаа ноёндоо давтлах бол маш амархан байдаг. За одоо яг ингэж нүүчих юм бол морь энэ хүүг идээд за ингэж материал илүү болчихно. Тийм байна. За одоо тийш ингэ давталж байна. Тийм байна. За ингэж хойшоо орох бах тий. За тэнгуут нь ингэж одоо бол цагаан тал бол сэлгээ игээд хараас нь болохоор давтлна гэсэн үг.
За одоо яадаг чинь те. За ингээд нэг нүүх юм бол баг ингээд чинь. Ингээд идэх юм сэлгээ хэлээ. За өөр ямар нэг нүүдэл хийл дээ. Ингэх юм бол ингээд шална. За одоо ингээд харын ноён бол хөр хөдөлтэй болж байгаа сте. Айгуу хэцүү болно гэсэн үг. За тэгэхээр буцъя. За хуулиур дээр харуулж байна. За энэ өмнөх нүүдлэр ингээд идсэн байгаа. За тэгэхээр хар тал бол ингэж идэх нь бол өөрөө буруу ах нь байна. Тийм байна. Тиймээс яг тухайн одоо өргө дээр болохоор ингэж идсэн. Маш зөв. За тэнгуүл болохоор энийг яаж идэх вэ? Бэрсээр идэнэ. Энийг одоо хүүгээр идэх нь очоод утгагүй. Хүүгээр идчих юм бол одоо энэ ноён ийшээгээ сэлэх гээд байгаа шүү дээ. Яг энэ уртлын хэсгүүд онгорхолж байгаа. Тиймээс ингэж бол идэхгүй. Хамгаалт болж байгаа юм байна. Тий, ингэх юм бол ингэж идэх гэсэн үг те. За тэнгуүт хүүгээр ингэж идэж байгаа. За ингээ яг зөв явж байна. За тэнгуүт болохоор ингэж өссөн. Цагаан тэмээгээ сэдвэр дээр. За одоо болохоор шууд энэ дээр ингээд юм одоо мадлах зандал тавьж гин гэсэн үг. Одоо хэрвээ хар таал нь магадгүй нэг ингэсгээд ч юм уу нүүх юм бол шууд энэ дээр мат. Тийм багаз. Тийм байна. Ийм одоо аюултай зүйл хийх чинь морфи. Тэгээ энийг ч одоо нэг морфи нүүхтэй болохоор зүгээр л яагаад ч дөр үзэнгээ хажуугаар нь эргэж хараад тоглоод байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ бодол маань өөрөө маш тийм эмзэг бодол болчлоо. Тэгээ энэ бодлыг хамгаалах шаардлагатай гэсэн үг. За хамгаалахын тулд болохоор нөгөө талд нь болохоор мөр F6 нүсэн. Яг зөв. Ингээл хамгаалч нь те. За одоо бол саяны мад бол байхгүй болчихж байгаа. Тийм байна. За тэнгуут болохоор бирс B3. За одоо хоёрын хүчээр ийшээ давталгаж байна. Аюултай байгааз нөгөө талаар бирс ийшээгээ давталж байна. Энэ бас нэг ингэ сул хүү байгаад байна. Энэ бас сул хүү байгаад байна. Ийм аюултай. За тэнгуут нөгөө хоёр чинь бодож агаад за яах вэ гэж байгаа. За ямарс нэг ноёно хамгаалсан дээр ах гэж болцсон байгаа. Тэгээ ерөөдөө бол нэг л нүүдэл байгаа. Тэр нь болохоор бирсээ энэ ядлаа дээр тавьж энэ бодлыг хамгаалж байна. Одоо энэ бодлыг ингээд бирс болон ноён хоёр хүчээр хамгаалж байна. Гэвч энэ бодол сул одоо. За ийм болчихж байгаа. За тэгээ ингээд нүүсэн чинь болохоор уг нь бол ингээд идэж болно. Ингээд идчих юм бол маш аюултай тийм байдал үүсэж байгаас. За одоо энийг ингээд идэх гээд шүү дээ. Тийм багаз. Одоо мор ингээд нүүх юм бол ингээд идэж шүү дээ. Ирэн шаах шүү дээ. Ийм аюултай байхгүй юу? За гэвч одоо энэ дээр бол яг нүүдэл бол байгаа. Нөгөө тал нь бол ингэж нүүж болно. Бирсэрээ энд гэх шаг. За тэгэхээр одоо энэ одоо бирсэрээ энэ шалангаа бас бирс рүү давталж байна. Тийм багаз. Тийм байна. Тэгэхээр идэхээс өөр аргагүй. Тэнгүүт нь ахаад ингээ идээд дуг гэж байгаа юм. Ингээ хаагаас өөр аргагүй. За хэрвээ ингээ идэх юм бол ингээ мороор идээд ингээ тоглоно гэсэн үг байхгүй. Ийм хөлбөр явнаа гэж. За гэвч гिचчээ. За яаж нүсэн бэ? Ингээд олцсон байгаа тий. За тэгсэн чинь болохоор морфи болохоор шууд ингэж морси 3 төгсөн байгаа. Одоо энийг бол идээгүй гэсэн үг ингэж. За морфи маань өөрөө болохоор тийм боднуудаа хурдан хөгжүүлээд хурдан нөгөө тал руугаа довтлохын төлөө тоож байгаа гэсэн үг тий. Одоо ингээ харах юм бол аль аль тал нь сэлгээ хийж хэмжээг байгаа. Сэлгээ ийн гэдэг нь өөрөө маш чухал зүйл байна шүү дээ. Тиймээс морио хурдан гаргаж чинь гэсэн үг. Одоо энэ хойноогоо энэ бүх боднуудаа хурдан гаргах шаардлагатай гэсэн үг тий. Ингээ гаргаж байна гэсэн үг. За морси 3 тооллоо. За морси 3-ыг тоолонгууд нөгөө талд нь болохоор C6 тоолж байгаа. Энэ нүүдэл өөрөө бол маш логиктой нүүдэл. Энэ маань яаж байгаа гэхээр морины энэ хөлүүдийг хааж байна. Тийм багаз. Тийм. Моришо боож чадахгүй гэсэн үг. Тийшээгүй нүүдэл хийчихлээ шүү дээ. Тий. За тэнгуут болохоор ингэж тоолсон байгаа. За одоо ингэсэн болохоор энэ бол нэг төрлийн нэнтэг маягийн юм үүсэж байна. Одоо энэ морь хоолдох юм бол бирсийг идэх гэдэг шүү дээ. За манай одоо ардын үг байдаг. Би нэг бас олон удаа хэлж байгаа. Нэнтгэнд нэгж битгий хон гэж юм хөвтэй байдаг. За хонох нь бол өөрөө айгүй эрсдэлтэй байна шүү дээ. За ингэж нөөсөн. За тэнгуут болохоор яасан бэ гэхээр нөгөө тал нь ингэж нөөсөн. За хүүгээ хоёр нүгээд за ийшээ хатгаж байна. Тиймэрүү хатгаж байна. За тиймээ ухрах юм уу те? Яг энэ нүүдэл гэсэн үг. За одоо энэ дээр болохоор яг одоо морфич яг дөөрөө үзэнгээ хажуугаар нь тоолж явахдаа шууд тэр нэг тактикийн санааг олж харсан байгаа энэ дээр. Тэр нь яасан бэ гэхээр морио шидсэн. За шиднэ гэдэг нь болохоор морио ингэж өгнө гэсэн үг. Хүүнээс нь ч юм уу те ямар нэг сул бодно зүйлээр нь өгнө гэсэн үг. Тэгэхээр эдний хүү гэж шууд морио ингэж идэнэ гэсэн үг. Тэгэхээр хүүд нь идүүлэх нь шүү дээ. Тэнгүүд ингээ хүүн ингээ идэн шүү дээ. Идэнгүүт тэмээгээрээ дуг. За ингээд морио хайж байгаа юм байна те. Тэг морио ирэхэд шиднэ гэж ярьдээ те. Морио шидчихэж байгаа. За ингээ дуг.
За маш эвгүй байгаас. За одоо энэ шугамыг одоо тийм одоо хамгаалыг аягүй хэцүү байгаа. Одоо энэ морь хамгаалж чадахгүй. Энэ морь ийшээ явах юм бол бисид гэдэг байгаа. Тэгэхээр нэг л нүүдэл байгаа. Ингэж хамгаална. Тэнгүү шууд ингэ тийм уртан сэлгээ. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө шатар анх сурж байгаа хүмүүс маань болохоор ер нь бол иймэрхүү тийм одоо хэмнэлттэй тоглолтуудыг хийх юм бол ер нь өөрсдийнх нь ур чадварын хөгжилт их сайн байдаг. Ингээд довтлоод, шидээд, хаяад те ингэ тоглох юм бол их сайн байдаг. Багхан золиос гаргаад яваад тий. Тэгэх юм бол нөгөө илүү сайн нөгөө тийм шатрын логикийг те илүү сайн ойлгодог байхгүй юу? Хүүхдгчүүд маань. За ингээд шууд ингэ одоо энэ болохоор маш аюултай очиж байгаа. Одоо энэ одоо морин дээр одоо энэ довтлж байна те. Айгүй эвгүй байгаа те. Хамгаалж байгаа зүйл нь энэ зөвхөн хоёр шүү те. За тэгээ ингээд шууд сэлгсэн. За одоо энэ одоо морин дээр нэмэлт хамгаалт өгөхөөр аргагүй болж байгаа. Тэгэхээр ингэж хамгаалт тэрэг маань ингэж хамгаалж өгч байна гэсэн үг те. За ингэнгүүт болохоор одоо болохоор шууд ингэж идчихэж байгаа. За. Тий. За одоо тэгээ өөр ямар ч аргагүй. Одоо энийг одоо идэхээс өөр аргагүй те. За ингэж идлээ. Тэгээ идэхгүй бол маш том тийм одоо аюул болно л та энэ. Идэхгүй одоо ирэхэд одоо өөр ямар нэг нүүдлийг баг ингэж идэж шүү дээ те. Тий. Тиймээс одоо энийг ингэж идэж байгаа. За тэнгууд болохоор бас ингэж давталж байна. Одоо энийгээр энийг гэж болгоо. Болно шүү дээ. Болохгүй. Яг идэх оо тийм байна. Тэгэхээр тэндээ байж ямар юм бэ? Тий. Хамгаалт юм байна шүү дээ. Тий. Одоо эн чинь бас нэг төрлийн бас нэг одоо нэнтэг үсгэсэн байгаа байхгүй юу? Одоо ийшээ явангууд ард нь ингээд ноён байгаа учраас шалаа нэггүй гэж тийм дөрөв журам байгаа те. Болохгүй ингээ байгаа те. За одоо ингээд маш хэцүү үе нөхцөл байдалтай байж чинь. За 14 дэх нүүдэл маань бол болчлоо. За хамтран ажиллагчаас явах талцуулах уу? За тэгээ. Тэгвэл өргөмөн нас энэ тусах чинжтэй шүү. За ойлголоо. За манай дараагийн хамтран ажиллагчаар од хүндрийн алтан гишүүд маань ажиллаж байна. Тэгэхээр алтан гишүүд гэж ямар учиртай хүмүүс байдаг вэ гэхээр бид одоо 7 хоногт өдөрт 3 нэвтрүүлэг, 7 хоногт 21 нэвтрүүлэг, жилдээ 1050 шинжлэх ухааны танин мэдгүй нэвтрүүлгийг үзэх сонсогчдод хүргэдэг. Тэгэхээр энэ нэвтрүүлгүүдийг хийхэд бид одоо арын албаны ажилчид, зохиолчид, орчуулагчид, дээрээс нь одоо нэвтрүүлэгчид гэдэг одоо бид 30-уулаа ажиллаж байна. Тэгэхээр энэ ажлыг хийж гүйцэтгэж шинжлэх ухааны танин мэдгүй мэдлэгийг та бүхэндээ олгоход алтан гишүүд гэж хүмүүс маань бидэнд маш их тус нэмэр болдгоо. Тэгэхээр яах вэ гэхээр та нэг нэвтрүүлгийг 100 төгрөг хүрэхгүй төгрөгөөр үнэлээд жилдээ нэгхүү удаа 100,000 төгрөгийг одоо шинжлэх ухааны танин мэдхүйг дэмжин хандив болгож өгснөөр та нэвтрүүлэг үзэх болгондоо энэ нэвтрүүлэг бол одоо бас миний хүч хөдөлмөр орсон миний оролцоотой олон төрж байгаа нэвтрүүлэг юм шүү гэж үзэх боломж танд байна. Тэгэхээр та яаж алтан гишүүн болох вэ гэвэл Худалдаа хөгжлийн банкны 94,000 гэсэн данс руу 94,000 гэсэн IBAN-тай 419 104 518 гэсэн од мөндөр танин мэдхүн сууг эзэмшигчтэй данс руу та 100,000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утган дээр нь өөрийнхөө фэйсбүүкийн нэр утасны дугаарыг бичснээр манай менежерүүд тантай холбогдоод таныг алтан гишүүн гэсэн одоо нууц бүлгэмд оруулнаа. За тэгснээрээ та одоо од мөндрийн жилийн ой болоо од мөндрөөс зохион байгуулж байгаа ивэнтүүдэд одоо үнд төлбөргөө оролцох. Дээрээс нь одоо YouTube-д орохоос нь өмнө бидний одоо алдаа оноо эфирийн өмнөх бэлтгэл байдал бүх зүйлийг хамтдаа ийм тусгай ийм нууц группээр хамтдаа үзээд найз нөхөд шиг ярилцаад ингээд явах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр та шинжлэх ухааны танин мэдхүйг дэмжихийг хүсэх юм бол жилдээ 100,000 төгрөг нэг удаа хандивлаж алтан гишүүн болоорой. Тэгэд бидний алтан гишүүн болсон бүх гишүүдтэй баярлалаа. За баярлалаа алтан гишүүдтэй. За алтан гишүүдээр бас ирэхэд манай нэг шав байд юм бэлээ. За мөх жаргал гээд. За шавдаас нэг өдрийн мэндэ хүргэе. Алтан гишүүд мал тусгаал үзэж байгаа. Бүр би бинээ таньдаг болсон. За ингээд. За тэгэд ялангуяа одоо шатрыг сонирхож байгаа залуучууд, хүүхдбагчуудаа хэлэхэд бол энэ өргийг сайн цэжилж аваарай. Цэжлэхдээ болохоор зүгээр хараар цэжлэхгүй. Яг одоо өнөөдөр ингээд ярьж байгаатай адилхан утга учирыг нь ойлгоод нэг сайн цэжил тогтоож аваарай гэж та бүхэндээ хүсье. Одоо ингээд 3хан нүүдэл. Тий. За одоо энэ дээр яг ийм байдал үүсчихэд байгаа. Одоо энэ дээр байсан бол ер нь чи ийм байдал хартлаас орсон байсан бол яаж нүгөө? Хартлаас орсон байсан болоо? Тий. За ямар ч байсан ноёноо хамгаалж байгаа учраас тэргээ хөдөлгөж болохгүй мэн гэж ойлгож байна. Тий. За энэ талаас одоо амар олон айдсууд байна л да. Ер нь ингээд тэр хөдлөн эндээс хүүл хөдлөх бах би бол. За хүү гэдэг нь айл хүү. Энэ үү? Ингэж үү? За тэр хариу ч юм уу те. Нэг аюулгүй зах хаваарал захлаад тий.
За ер нь бол одоо хар тал маань бол одоо үнэхээр хэцүү болсон баг гэсэн үг л дээ. За одоо тэгээд яг одоо яах вэ мэдэхгүй байгаа гэсэн үг одоо энэ дээр бол. За тэгээд тухайн үед нь болохоор тэр хоёр хүний ухаанаар тоглож байгаа шүү дээ. Нөгөө хоёр маань болохоор ингэж нөө хийж ийдсэн байгаа. Бирс S6 гэдэг. За яагаад тэгэхээр одоо бирс маань энд байгаад байгаа болохоор энэ морь хөдөлж чадахгүй байгаа. Ядаж одоо ингэ идэх юм бол ингэж мороор идмээр байгаа байхгүй. За мороор идчих гингүүд болохоор ард нь бирсийг идчих гээд байгаа тиймээрээ. Тиймээс болохоор яг ингээд нөгөөд болохоор бирсээ ингэж холоосон байгаа. За тэг бирсээ ингэ холоосон ч гэсэн бол одоо ерөн болгон бол аль хэдийн оройтцсан байсан байгаа. За тэгэнгүүт болохоор шууд тэмэгээр идэд дулсан байгаа. За мороор бол ингэ идэж байна. За одоо ингэ харах юм бол одоо харин ч сэргээр ингэ тийм одоо байдал гайг болж юм шиг харагдаж магадгүй. За одоо харах юм бол одоо энэ буудал дээр ингэж шалхаас нь хамгаалж байна морь. Хамгаалж जैन те. За хэрвээ ингээд ч хүн ингээ хүүгээрээд чинь те. За эсвэл одоо ингээд ч юм бол те. Ингээд чинь те. Ингээд ямар ч аюулгүй юм шиг харагдаж байгаа тийм байна. За гэвч яг өндөө бол тийм биш ээ. За ийм байдалтай очоод байгаа. За одоо энэ дээр болохоор морфи болохоор тухайн үед маш гайхамшигтай нэг тийм нөтлийг бол олж нүүж чадсан байгаа. Дөр үзгийн хажуугаар тэрийг нөөх болоо гэж бодож байна гэж. За бас нэг төрлийн шидэ хийсэн байгаа. Шидэгээ ихтэй хамгийн хүчтэй бодож идсэн байгаа. Хамгийн хүчтэй бод юу вэ шатраа? Тэрийг юм лөө. Бирс. Бирс байдаг тий. Бирсээ энэ тохоор би 8 дээр шаг. За тэгээ ер нь бол одоо ийм нүүдэл хийгдсэн байхад бол шууд одоо бууж өгөх хэрэгтэй. Ягаад тэгэхээр морь одоо энэ бирсийг идэн штэ. Тэнгүүт энэ дээр болохоор шаг мат. Тийм байна. Вау. Ямар ч нэмэргүй. Гайхамшигтай тий. Тийм байна. Энэ боднуудын энэ хоорондын уялдаа холбоо зохицол үнэхээр симфон шиг байгаасаа тий. Гайхамшигтай. Ийм гоё нүүдлийг хийж одоо энэ ингээд мад болсон 17 нүүдэл дээрээ шаг мад гэдэг. За тэгээ ингэж тоглолцоод үржлүүлээд дөөрөө утсан байгаа тий. Вау тий. Ийм одоо гоё өргөөж. За тэгээ одоо нэг хальт ухраагаад нэг тийм одоо яг хаана алдаа гарсан бэ тэрийг бас харчээ. Одоо ерөнхийдөө тоглож явах үедээ бол сүлд нь анализ хийж явах хэрэгтэй байдаг. Тэг яг хамгийн ихний нүүдлүүдээс л алдаа гарсан байна. Энэ хүртэл окей. Энэ хүртэл окей. Тэгээд ингэж нүгээд энэ бол маш том алдаа болж байгаамаа гэсэн үг. Энэс өөрөөр яаж нүгэж байж болох вэ? За энэс өөрөөрөө ингээл идэнэ гэсэн үг. Тийм ээ тийм. Ингээд лээ мор гарч ирлээ. Энэ мор гарч ирлээ. Ингээл тоглоно гэсэн үг. Инглээ те. Ингээл амар 50. Хоёр тал хоёроос илгээ хэлээ. Сэлгээсэн ноён бол маш ингэ тийм аюулгүй байдаг. Тийм байгааз хүүнүүдийн ард орцсон ингээд эргэн тойрон боднууд нь хамгаалсан ингээд товчих хэрэгтэй байсан байгаа. Тэгсэн чинь болохоор маш том алдаа гаргаж энэ дээр ингэж толсон. Би яг энэ одоо морфигийн үргийг цээжлээд тэгээ би энэ одоо хойл яг энэ одоо нөлөөдөр нь би олон хүнийг хоцчихсан. Тий. Ерөнхийдөө алдартай массурдын үргийг ингэж цээжлэнэ гэдэг чинь хэрэгтэй байдаг. Шууд нэг юм тактикт болчихсон гэсэн тийм. Ялангуяа нэг одоо хурдан үргүүд дээр нь шууд гарч ирдэг байхгүй юу? Одоо орчин үед шатармаалгын стандарт рапид блиц гэдэг олон төрлийн ангилалтай болсон л да. Блиц нь бас хурдан 3 минут 5 минутын үргүүд байдаг байхгүй юу? Тэнд яг ингээд аваад ирдэг шууд. Тэгэл яг ингээд аваад ирэнгүүт ингээд идэнэ. Тэнгүүт болохоор айл нь ингээд идэнэ. Ингээд идэнэ. Тэнгүүт шууд ингээд тоталдаг. Маш эвгүй байдаг. Тэгээ нөгөөд ихвчлэн бол ингэж хамгаалангууд ингээд тотална. Тий, ингээд тоглолдог гэсэн үг тийм. Тэгэхээр энэ одоо хурдан үргүүдэр бол маш сайн шипи болж өгдөг байхгүй юу? Энийг одоо ингээд сурцсан цэцэлсэн байх нь бол ингээд нэг төрлийн маш сайн зүйл болж өгдөг байна. За тэгээ манайх ерөөхдөө болсон баха. За ингэж нүгээд ингэж яваад энэ дээр нэг санаа ярьсан те ингэж идэх болох байсан идээгүй. Шууд ингээд хурдан ингэж хөгжүүлэх тийм санаа юуг бол морфи илүүчилж байна. C6 инглээ. За энэ дээр бол шидэ явсан. Идлээ. Ерөөхдөө бол морийг бол шиддэг бод гэж хэлдэг. Шиддэг бод. Морь тэмээр аль нь хүчтэй вэ? Аль нь илүү вэ гэдэг. Тэгээ би бол ингээд хар цагаан хоёр тэмээг бол авч үлдгийг бол тэмээг гэж бодож байна тийм. Илүүд үзнэ. Тийм болохоор морийг шиддэг бод. Морийг бол шиддэг бод. Морь ерөнхийдөө тийм нүүдлэн сонин. Тэгээ нэг тийм сонин нүдэгтэй нэр. Ташуураад л их сонин шүү. Уушаа хоёр хажуу шиг нэг ч юм уу тийм сонин нүдэг. Тэгээ тэгээд ялангуяа өрг маань явсаар байгаа юм одоо өргийн одоо тэр сүүл хэсэгтэй тий. Төсгөлдөө бол морь аяга муутчдаг. Морь бол ингээд тийм өөргөр ойлог үздэг чадварыг мууд авч. Тэмээ бол холоос ингээд шугам аваад ингээд байждаг учраас маш хүчтэй байдаг байхгүй. Тэгээ энэ шууд ингээд морийг одоо энэ дэр болохоор ингээд
Тактик нь бол ингээл шууд анзаарч штэ. Морь ингээд шидчих юм бол шидэд шална хаан гот сэлгээ гэдгийг бол морфи аль хэдийн анханасаа бол харсан байсан гэсэн үг. Идлээ дог. Ингээ хаан гот нь маш эрчимтэй сэлгээ хийж байгаа байхгүй тий. Симфони үзэнгээ шүү дээ. Тэр их гоё юм тий. Энэ маань өөрөө ингээд бас ингээд энэ дэр байгаа тэр төрснүүд нь өөрсдөө бас симфони тоглоод байгаа юм шиг ингэж санагдаж байгаа юм. Маш гайхамшигтай. За тэг ингээ хаан гот ингээд шууд идчихэж байгаа тий. Тийм ээ шатар би 10 жилдээ тоглож байсан юм. Айгүй их удаж нэрээ бэрс маань хамгийн өвчтэй хэлгүй яах вэ? Тий, бэрс бол хамгийн өвчтэй байдаг. За тэгээд яг шаардлагатай үед яг энэ санаа бас ерөнхийдөө их маш гаж ирдэг. Би бас яг энэ одоо санаагаар бас хүмүүсийг hodж ирсэн. Яг одоо энэ арднаад энэ буудал ингээд те суларч байгааг бол олж анзаарч байгаа байхгүй. Тэгээ хэрвээ би бэрсээ шалчих юм бол одоо энэ буудлыг авч болох ноён бол ийш нүж чадахгүй. Тэгээ энийг идэхээс зур аргагүй болно гэсэн үг те. Тэгээ эдэнгүүт нь ард нь ингээд шалтдаг те. Ийм гайхалтай өргөс байдаг бах нэ. За тэг өнөөдрийн өргөн маань бол ингээд тайлбар маань өгөр тусч байна. За баярлалаа. Тэгэд нөгөө гайхалтай энэ тоглолт 17 нүүдэл гэж хэлэнтэй 17 нүүдлээр ялсан энэ гайхалтай тоглолтын үеэр бас нормод өөр тоглогдчихсэн гэдэг байгаа тий. Нормод өөр дээр бас юун тухай өгүүлэгдэж байгаа, юунд тэгтлээ гоё анхаарангаа тоглосон болоо гэдгийг хальт дуртад өнгөрөө бас. За тэгээ. За нормод өөр маань бол одоо манай эртний өмнөх 1-р зуунд Ром эзэнт гүрний төрөнгөөлөлд автсан одоо нэг нутагт өрнж байгаагаар гардаг. Тэгээд одоо Норма жрецийн тангараг зөрчөөд одоо дайсны талын Ромын жанжин та нууцаар хайр сэтгэлтэй болоод тэгээд 2 хүүхэдтэй болсноор гардаг. Тэгээд хамгийн сүүлд нь маш эмгэнэлтэйгээр одоо өөрөө одоо нүглээ улайгаад за одоо жрецийн ариун тангараг зөрчсөн гэж ард түмэндээ зарласнаар одоо тэр дурлалт залуутайгаа хамт одоо тэр дайсны талын жанжинтайгаа хамт шатаах яслалд орж байгаагаар энэ дөр өгүүлэгддэг нэг эмэгтэй маш эмгэнэлтэй ингэж тоглолтоор үргэлжилдэг энэ дөрийг үзэнгээ энэ гайхалтай үргийг тоглож ижээ гэж бодохоор бас гой санагдаж байна. Тийм байна. За тэгээ баярлалаа. Айгуу гоё саналаа. Тэгээ санах жоох одоо миний тогломж гэж явахад. Гэтэ ямар ч хэсэг их одоо тоглохгүй хэрнээ сонсож байгаа хараа сууж байгаа надад ийм сонирхолтой юм чи нөгөө тоглодог хүмүүст маань ямар гоё ийм маш гоё нэг юм тактикийг энийг ингээд цээжлээ сураад авсан багт нэрэл нөө олон хүн ялна гэдэг өстой үнэн баг. Тий. Тэгээд ямарсан өнөөдөр бас надтай хамтаа хөтлсөнд баярлалаа. За манай урнаа маань бол хүндэтгэл шалтгаанаар өнөөдөр чадаагүй байгаа. Тэгээд зингэл маань бол орж хөтлсөн байгаа. Тэгээд маш гоё байна. Надад бол их таатай байна. За баярлалаа. Тэгээд төгсгөлд нь одоо хэлэхэд бол морфи гэж юм одоо агуу тийм одоо шатарчин бол 1800 оны үед бол Америкт бол амьдарч байсан баг нэ. Америкаас их төрөн гарсан 2 агуу шатарчин байдаг. Нэг нь морфи, нэг нь фишер гэж тэ. Тэгэхдээ өөр өчнө олон хүн байгаа л да. Энэ хоёрыг бол ерөөдөө яалчгүй онцлдог байгаад байгаа. Тэгээ морфи маань одоо амьдралынхаа сүүлийн хоногуудыг бас яаж өнгөрсөн талаар бас одоо та бүхэндээ бас товчхон бас яриад өгчиж бодож байна. Тэгээ морфигийн тийм одоо нас барсан тийм дүүх нь бас их сонирн байдаг. Яаж нас барсан байдаг гэхээр ван дотор хэвтцэн. Тэгээ ванныхаа тэр одоо доогуур эмэгтэй хүний шаахаануудыг доогуур ингээд өрөөд тавьсан. Тэгээ ван дотор усанд орж жагаад нас урцсан. Тийм байдалтай бол морфи болцсон гэж хэлдэг. Яасан сэний. Тийм. Тэгээ амьдралынхаа сүүлийн үеүүд болохоор жоохон тийм одоо сэтгцийн жоохон асуудалтай болоод тий. Тэгээд тэр эмэгтэй хүний шаахаа доогуур өөр тавьсныг бол хинч ойлгодгоо. Яагаад гэсэн бөөмэд. Тэгээд морфи болохоор нэг зуны халуун өдөр гадаа явж агаад гэртээ орж ирээд хүйтэн усанд одоо ванда хүйтэн ус дүргээд хэвцсэн юм шиг байна. Тэгээд нэг тийм халуун хүйтний одоо манайхаар жин цохино гэдэг шиг. Жин цохино гэдэг шиг юм уу ч юм уу та. Осгонч гэдэг юм уу те. Тиймэрхүү юм болоод тэгээ нас орсон байдгаа гэсэн үг те. За тэгээ морфигийн одоо үлдээсэн энэ одоо гайхамшигтай өргүүдийн ачаар бол үе үеийн шатарчаад бол ур чадвар ан ахиулж үе үеийн хүүхэд багчууд те. Ингээ оюун ухааныхаа цар хүрээг бол илүү өргөн болгож тэлж тэгж одоо өсч хөгжиж одоо ингээ явж байгаамаа. За тэгэхээр ямарсан тэгээд морфидоо баярлалаа. Цэнгэлдээ бас маш их баярлалаа. За баярлалаа гээ. За шинжлэх ухааны таны мэдхэн од мөндөр сувг үзэх сонсогчдод цусгүй тулаан шатрын нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, за мөн од мөндөр радио 83.3 107 хос телегоноор хүлээн авч үзэж сонслоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skytel машинтай болдоо урамшууллаараа Skytel компани, за мөн од мөндрийн алтан гишүүд маань та нар маань дэмжиж ажиллалаа. За студид шатар сонирхогч, шатрын стример АГ хөтлөгч Цэнгэл баярнаар байлаа. За дараагийн нэвтрүүлгээрээ уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.